Энэ бол батарей. Бидний их хэл заншснаар хуруу зай буюу батарей нь за электроник төхөөрөмжүүдийн тэжээгч бол яг одоогийн байдлаар автомашины хамгийн том хувьсгал болох цахилгаан машиныг тэжээгч, цахилгаанаар хангагч, гол хөдөлгөгч хүч нь болоод байгаа. Тэгвэл та бүхэн хуруу батарей үйлдвэрлэгч жижиг үйлдвэрээс дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан түүхийг хуваалцъя. (1990) онд электроник төхөөрөмжийн хэрэглээ өсч дэлхийд даяар батарейны эрс нэмэгдэж байлаа. Энэ үед буюу одоогоос 30 жилийн өмнө химийн инженер мэргэжилтэй Ван Чанфу Шинжээ нотод томоохон үйлдвэрийн нэг хэсгийг түрээслэн авч 20 ажилтнтайгаар батарейны жижиг цех нээсэн байдаг. Яг энэ зурган дээр BYD компани хамгийн анхны үйлдвэр харагдаж байна. За 1994 онд анх одоогийн үүсгэн байгуулагч төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Вангийн үүсгэн байгуулсан 20 инженертэйгээр анх үүсгэн байгуулагдчихсан жижиг батарейны үйлдвэр яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн том цахилгаан машины автомашин үйлдвэрлэгч борлуулагч болтлоо өргөжин тэлсэн байгаа. Тухайн үед Японд үйлдвэрлэгдсэн батарей дэлхийн шилдэг тооцогддог байлаа. Арлын улсад үйлдвэрлэсэн батарейтай өрсөлдөх түүний шийдэл нь тун сонирхолтой. National Neo High-Top 高層ビルに挑戦。 Японы үйлдвэр бол бүрэн автоматжсан. Тэгэнгүүт яаж энэс хямдхан өрсөлдөхүйц илүү бага тоног төхөөрөмж ашиглаж энэ батарейг үйлдвэрлэх вэ гэдэг дээр гаргасан шийдэл нь тэр manufacturer буюу хүн тоног төхөөрөмжийг хослуулад тэг нарийн тун шаардлагатай одоо тоног төхөөрөмжүүдийг авахыг аваад зарим нь өөрсдөө дөөр айлгаж хийгээд тэг хүн ажилуулад тэгээд $8 нөгөө батарейг нь $3 гаргаж ирсэн. Тэгээд тэр нь хугацааны явцад багаар сайжраад сүүлдээ бүр одоо нөгөө Nokia, Motorola гэдэг Японы компаниудтай батарей нийлүүлдэг хэмжээний болсон байна. Тэгэхээр нэг бас гоё шийдвэр байгаа ч тийм. Тэд бүрэн автоматсан үйлдвэрийн эсрэг хүн болгон тоног төхөөрөмж хосолсон үйлдвэрийн дамжлагыг сүргүүлжээ. Японы батарей бол шууд ингээд энэ бүх дамжлага нь 100% автомат явдаг тухайд байсан юм байна 90-ад оны. Тэнгүүт BYD яасан гэхээр энэ батарей ингээд ирэхтэн энэ батарейг ингээд механик процедуртай энийг дээр бас музейд оруулсан юм байна. Тэгээ энэ дээр ингэж нэг дараад тэгээ энэ дээр бас дахиж нэг дараад тэгээ хоёр талаасаа ерөнхийдөө зайн ингэж тэнгууд энэ дээр ингэж тавьд юм байна. Тэгээд энэ талаасаа гарч ирэхдээ энэ халуун юмар замаараа бууж гарч ирэхдээ ингэж бүтэн одоо тухайн бидний мэдэх нэг хуруу зай болдог. Энэ болохоор Японд автомат байсан үйлдвэр. Тэгэнгүүт энд нөгөө бүх үйлдвэр нь автомат байхад зардалтай учраас BYD энийг хүн болон одоо техник хосолсон байдлаар хийгээд тэгээд зардлыг бууруулаад тэгээд энэ компани борлуулалт хийж гисэн байна. 2000 оны их үед BYD брэнд өрөө албаны технологийн хамгийн том батарей үйлдвэрлэгч нарын нэг болж за бидний яг энд харж байгаа бидний маш сайн мэдэх Motorola-гийн Razer загварын батарей хүртэл үйлдвэрлэдэг болсон байна. Тэгвэл яг BYD компани батарейны технологи бусад компаниудаас юугаараа ялгаатай ямар дэвшлүүд байсан талаар одоо та бүхэн дүргэй. Тухайн үеийн хятадын ажлах хүчний зардал харьцангуй бага байсан нь тэдэнд давуу толгойж удалгүй Японыхтой энэ тэнцвэс чанартай хэрнэ 2 дахин хямд үнэтэй батарейг үйлдвэрлэж чадсан байдаг. Ийхүү 2000 он гэхэд дэлхийн хамгийн том батарей нийлүүлэгч компани нэг нь BYD болсон байлаа. Тухайн үед бидний сайн мэдих Nokia, Motorola, Samsung брендийн утасны батарейг BYD хийдэг байж одоо ч хийсээр байгаа. Энэ ингээд энэ дээр их том хан дээр онцлсон анхны 13 одоо мастер төвшний. За тэгээд анхны 6 доктор төвшний хүмүүс байна. Тэгээд энэ инженерингийнхаа одоо тэр авиаслаг хүмүүсийнхаа ачаар BYD үдий зэрэгтэй хүрсэн. Эдрийн одоо гаргасан нөгөө судалгаа хөгжүүлэлтийн материалууд, эдрийн гаргасан ололт дэвшилтүүд одоо маш чухал байсан гэдгийг энэ чинь онцлсон байна. Тухайн үеийн инженерүүдийнхаа одоо саяны тэр залуу доктор, мастеруудынхаа тэмдэглэл дээр Ван захирал өөрөө хайлайт хийдэг байсан гинэ. Тэгээ зарим тэмдэглэлээс нь ингээд оруулсан бил. Одоо жишээ нь ингээд энд одоо чи нэг юм тэмдэглэхэд Ван захирал харж агаад
чиний бүтэн ажлыг чинь харж агаад ингээ онцлоод за эн чинь зөв, эн чинь болж ингэж ингээд тэгээд дор нь явдаг. 21-р зууны эхний жилүүдэд батарейгаар ажилладаг автомашин бүтээх төслүүд бүтэлгүүтлэр дүүрэн байв. Харин утасны батарей үйлдвэрлэгч BYD 2002 онд жижиг автомашины үйлдвэр худалдан авч энэ салбарын шин тоглогч болохоор сэтгэл шулууджээ. Үйлдвэрийг худалдаж авч исэн гэрээний процесс бол яг одоо энэ дэлгэцэн дээр бол харагдаж байгаа. За BYD-гийн үүсгэн байгуулагч одоо тузын дараах Ванг бол яг энэхүү зурган дээр бас харагдаж байна. Гэвч эхний жилүүдэд тиймч амар байсангүй. Учир нь хятад автомашин гэх ойлголт дэлхийд итгэл төрүүлэхөөс брендийн нэр хүндийг хараахан олж авч чадаагүй байсан юм. Харин 2008 онд автомашины салбарын хувь заяаг эргүүлэх 2 загвар танилцуулагдлаа. 2 дугаар сар Tesla бүрэн цахилгаан Roadster загвараа танилцуулж хойд Америк, Европ твийг донцолгов. Харин үүнээс 10 сарын дараа Аз твд BYD дэлхийн анхны цэнгэлдэг цахилгаан автомашиныг бүтээж чаджээ. Миний ард харагдаж байгаа машин бол дэлхийн хамгийн анхны цэнгэлдэг хайбрид машин байгаа. 2006 онд BYD брэнд энэхүү автомашиныг хөгжүүлэх хөтөлбөрөө эхлүүлж байсан бол 2008 онд хамгийн анх удаа Женевийн олон улсын Мочоон дээр бол танилцуулж байсан. Хамгийн сонирхолтой нь энэ загвар танилцуулагдахаас ердөө 3 сарын өмнө дэлхийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагч Warren Buffett удирддаг Berkshire Hathaway компани BYD-гийн 10% хувьцааг $230 сая худалдаа авсан байдаг. Энэ үйл явдал нь BYD брендийг дэлхийд даяар таниулах онцгой хөшүүрэг болсон юм. BYD-гийн батарейгаар ажилладаг автомашин бүтээх амбиц бүгд найрамдахтад ард улсын засгийн газрын байгаль дээлтэй хямд үнэтэй дотоодод хүртээмжтэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх стратегитэй нийцэж байлаа. Тэр ч утгаараа анхны томоохон худалдаа авагч нарын нэг нь засгийн газар байсан юм. Шинжээ 2010 онд BYD-гийн цахилгаан машинаар таксины парка бүрэн шинжилсэн нь технологийн хот болон цэцгэлж байгаагийн тод илэрлэл нь байлаа. Өдгөө BYD брэнд үндэстэн дамсан автомашин үйлдвэрлэгч групп болж 5 брендийн 100 гаруй загвартай болжээ. Өнгөрсөн онд гэхэд 4.3 сая автомашин борлуулж орлого нь анх удаа $100 тэрбум даваад байна. BYD группийн түүхээс цухас дуртахад ийм байна. Өнгөрсөн 3 дугаар сард Хятадын цахиурын хөндий гэж нэрлэгддэг Шинжээ хотноо BYD группийн Аз намхан далайн бүс нутгийн дилерүүдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдсан юм. Уг чуулга уулзалтанд BYD группийн удирдлагууд Аз твийн түншүүдтэй шинэ технологи амбицаа хуваалцаас гадна шинэ загваруудыг нь турших боломж олгосон юм. Одоо харин туршилтын жолоодлого хийсэн 20 гаруй загваруудаас онцлон танилцуулъя. Та нисдэг автомашин гэж сонссноос хөвдөг автомашин гэж дуулсан уу? BYD группийн тансаг зэрэглэлийн брэнд болох Yangwang-гийн U8 загвар усанд 30 минут хүртэл хөвж 3 цагийн километрийн хурдтайгаар урагшлах чадвартай. Бидэнд энэхүү загварын усан төөх технологиг турших боломж олдсон юм. Усанд орох үед яг л завинд сууж байгаа мэт мэдрэгдэх бөгөөд тусал усч нэвтрэхгүй байгаа нь битүүмжлэл ямар сайтай байгаа вэ гэдгийг нь илтгэж байлаа. U8 загвар 1.4 м хүртэлх усанд хөвөх чадвартай. Гэхдээ энэ гормыг өдөр тутмын хэрэглээнд биш зөвхөн уяр усны аюул гамшигын үед ашиглах зориултаа гэж BYD-гийн инженерүүд анхааруулж байсан. Мөн хөвөх гормыг ашигласныхаа дараа автомашины заавал засвар үзлэгт оруулах шаардлагатай. Энэхүү технологи нь SUV загваруудад зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангах шинэ стандартыг тогтоогоод байна. Харин зах зээлийн өрсөлдөөний хувьд Mercedes-Benz G-Class Land Rover-ийн Defender-тэй харьцуулагдаж байгаа. Гэхдээ бусад бартаад замын SUV загваруудаас илүү өндөр хүчин чадалтай байгаль дээлтэй цахилгаан хөдөлгөөртэй гэдгээрээ ялгарч байгаа. Жишээлбэл Mercedes-Benz G63 AMG нь 585 морины хүчтэй V8 хөдөлгөөртэй. Тэгээс 100 км/цаг хүртэлх хурдыг 4.5 секундэд авдаг бол U8 нь 1200 морины хүчтэй 3.6 секундэд энэ хурданд хүрэх чадалтай. U8 загвар өнгөрсөн онд Женевийн авто үзэсгэлэн дээр анх удаа танилцуулагдж байсан бөгөөд дизайныг нь Lamborghini, Audi, Alfa Romeo зэрэг брэндүүдэд ажиллаж байсан нэр дизайнер Wolfgang Egger ерөнхийлөн боловсруулжээ. BYD группийн өөр нэгэн тансаг зэрэглэлийн брэнд бол Denza. Тэд 2010 онд Mercedes-Benz-тэй хамтран дараагийн брэндээ эхлүүлж байсан нь Denza юм.
За бид нэр яг суурин дээр 100 уртлын дугуун дээр цэг хатгаад гортог эргэж ийн гэсэн үг ер нь бол. За хэдүүл одоо амарчин энэ харъя те энэ нэг юм бам стоп. Амар цол шүү те. Тийм ээ. Одоо нотолч. Энэ нөгөө яг амьдралаар байдаг ч те. Хоёр талын машин амар ингээд шахаад парклчаар зогсоол руу орчоод буухгаар хаалга тулаад байдаг. Тэр тохиолдолд одоо нарийн занд өөрийгөө автомат парк гэдэг юм байна. Энэ төвчгтэр нэг л дардсан юм байна. За хэдүүл үзье. Жолооч нь өөрөө гарч ирээд зогсоолынхаа гадаа байж захта төвчгээ нэг дарангуут ойрхон зогсоол руугаа нарийн зогсоол руу өөрөө авах юм байна. Денза Z9 Седан үйлбэр. тийм седан GT биш загвар. GT болохоор энэ жоохон купе. Энэ гоё функц байна үнэхээр тэ. Дахиж нэмж товч дарах шаардлагагүй машин өөрийгөө төгжөөл гэрлийн онтроод толио хураагаад тэгээд гэрлээрээ баяртайг мэдчихэнтэй ингээд нэг юм хураагдахтаа ингэж энэ ч нэг огтхолон үүдэх гэрлийн функц гэж нэрлэдэг аа. Би үед тийм машинууд дээр байдаг унтрахтаа ингэж юм мэдчилгээ хийж унтардаг, мэдчилгээ хийж хасдаг. Энэ айгүй их эвгүй орчин тий. Одоо яг хүний жолоод болохоор одоо энэ хэсгийг хараарай. Толгоогоо хийчихэд тэнгуүтээ нөгөө окей. Уг брендийн загваруудад BYD-гийн цахилгаан автомашины технологи Mercedes-Benz-ийн дизайны философи шингэсэн байдгаараа онцлог. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн BYD Group Denza брендийг 100% эзэмшиж эхлээд байгаа. Denza болон Yangwang брендийн загварууд танк шиг нэг дороо 360 градус эргэж чаддаг нь автомашины маневрлах чадварт цоошин дэвшлийг бий болгоод байна. Энэ нь зөвхөн хүмүүсийн анхаарлыг татаж гоё харагдах гэхээс илүүтэйгээр зогсоолд орох богино зайд эргэх үйлдэлийг илүү хялбар болгож байгаа. Харин Denza Z9 GT-гийн хувьд хэдийн автомашин сонирхогчдын сайн мэдих Mercedes-Benz S-Class, Porsche-гийн Panamera-та зах зээлд шууд өрсөлдөхүйц хүчирхэг үзүүлэлтүүдийг багтаасан спорт загвар юм. Дизайны хувьд уламжлалт седан, суудлын спорт хэтчбэк, хэм маягийг хослуулсан намхан суудал урт кузовтой. Урд хэсэг нь илүү минималист харагдах бөгөөд 3 нүдтэй LED их гэрэлтэй. Ара хэсэгтээ мөн адил LED их гэрэлтэй бөгөөд хурд авах болон торомслоход автоматар өргөгдөж буух халхавчийг суйрлуулжээ. Харин дотор салааны хувьд жолоочийн урд байрлах дижитал самбар гол хэсэгт нь 15.6 инчийн дэлгэц, зорчигчийн урд хэсэгт нь мөн нэмэлт дэлгэцийг суйрлуулсан байна. Бүх тойл нь камер дэлгэцээр тоноглогдсон учраас эргэн тойрноо цагуурын ямар ч нөхцөл байдалд тод харах боломжтой юм. Харин өнгөний хувьд мөнгөлөг саарал, цагаан, хөх саарал, хар гэсэн 4 өнгөний сонголттой. Пикап буюу хөнгөн ачааны автомашины зах зээл BYD Group-ийн хувьд шин сорилт юм. Тэд өнгөрсөн жил анх удаа Shark нэрээр анхны пикап загвараа Хятадд биш Мексикийн зах зээл дээр танилцуулсан юм а. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш. Хойд Америк төв пикап автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд л Америк нэгдсэн улсад 2.9 сая, Мексик улсад гэхэд 160 мянган пикап автомашин зарагджээ. Энэ BYD-гийн хамгийн анхны пикап загвар Shark 6 гэдэг бид нар бас Монголын зах зээлд бас сая 1 сард нэгийг авчираад өвлийн тест хийж байгаа. Тэгээд 3 сар тестээ дуусгаад энэ хавраас судлаанд гарах гад бэлтэж байгаа тэр загвар байна. Гэхдээ одоо энийг хэдүүлээ яг энэ тестийн газар тестлээд үзье. Ер нь Зүүн Азийн ихэнх орнууд бурууталтай өрүүлтэй байдаг. Бид нэг зүүн талтай шүү дээ. Зүүн Азийн ихэнх орн нь ер нь Зүүн Аз нэг цөөхөн left hand drive буюу одоо зүүн талдаа бидний нэлдгэр зөв талдаа өрүүлтэй машин орнууд маш цөөхөн байдаг. Ихэнх нь ер нь баруун талдаа шүү. Тэгэхээр хэдүүлээ Cruise шиг нөгөө талаас нь би энэ талаас нь сой. Одоо энэ Shark брендийн хувьд
дандаа пикап байдаг гэсэн үг үү? Эсвэл яг энэ төстөө Shark гэж нэртэй модель байгаа тэр нь пикап. энэ Тэр тусдаа BYD биш. BYD брендийн. Hello. Hello. Are you speaking English? Okay. Yeah. To fall. Зүүн талтай өсч чинь бас эвгүй шүү. Буруу талтай байсан чинь. Буруу талтай өрөлтөй машин бариагүй. Энэ камерын нартай. Одоо ингэ доотлоо нэвт харах хэрэгтэй. Тийм үү? За энэ нэлээд өндөр. Хідэн гараж гэж байна. За би тэрийг харсангүй тэнцэнэ байх хэрэгтэй шүү. Тэр ингээ харангуут баруун талтай 2, зүүн талтай 1 ингээ сөржилсэн байралтай байна. Тэгэхээр энэ дээр нөгөө одоо миний баруун талын дугуй тэрэн дээр байхад зүүн талын хойдлын дугуй хөндөрөх хэрэгтэй. Тэнгүүд яг тэр дунд миний баруун талын хойдол хөндөрөх хэрэгтэй. Энэ нөгөө машины уртад GoPro-ийн Graz гэдэг штэ. Тэрийг үзэх их гоё. Одоо ингэнгүүт бид нар ингээ уртлаа харахгүй байгааз. Тэр энэ камерын систем их гоё. Тэг яг замынхаа хаана байна, доошоо байна. Тийм ээ. Яг нэг доошоо чиглэсний камер байна тий. Өш энэ камер чинь яг доошоо биш. 4 камер. Өөрийнхөө байгаа нөгөө мэдээллүүдийг ингэж аваад тэгээд энэ систем дээр нийлүүлж таамаглаж харуулж байгаа гэх юм уу. Тэрнээс яг доорч камер байхгүй тий. Бартаа замын автомашинуудад тавигдах гол шаардлага нь хүчин чадлаас гадна орчноо хэр сайн харж байна гэдэг нь чухал байдаг. Shark 6 загварыг унаж явах үед камерын тусламжтайгаар автомашиныхаа доор юу байгааг хүртэл харах боломжтой гэдэг нь ихэд анхаарал татаж байлаа. Хэрвээ та өндөр хашлага юм уу чулуу давлаа гэж бодоход хин нэгнээс хараад өгөөч гэж гуйхгүйгээр дэлгэцээ хараад ямар ч асуудалгүйгээр давчих боломжтой гэсэн үг. Хүчин чадлын хувьд 1.5 литрийн турбо 170 кВт-ийн цахилгаан хөдөлгөөртэй. Нийтдээ 429 борны хүчийг гаргах чадaltaй. Энэ нь Ford Ranger Raptor-оос ч өндөр үзүүлэлт байгаа юм. Нэг цэнэглэлтээр 800 км-ыг туулах хүчин чадалтай эхний 100 км хүртэлх хурдыг 5.7 секундэд авч чадна. Мөн өнгөрсөн онд Shark загвар нь Австрали улсад борлуулалтаараа тэргүүлжээ. BYD Group-ийн бас нэг off-road брэнд. Ер нь одоо SUV брэнд гэж хэлж болно. Jeep брэнд Fanchon Bao гэдэг. Тэгээд ер нь бол хүмүүс дуудахдаа Bao гэж дууддаг юм байлээ. Тэгээд Bao брендийн 2 модель байгаа. Тэрний 5 гэдэг загвар. Одоо манайхаар бол яг Prado сегмент тийм үү? Toyota-гийн. Тэгээд Bao брендэд 2 SUV буюу Jeep английн загвар байгаа. Нэг нь Bao 5, нэг нь Bao 8. Bao 8 нь бол одоо манайхаар бол одоо Nissan Patrol, одоо Ford Expedition, тэгээд Land Cruiser 300 ч гэдэг юм уу те. Том SUV төрөл ангилал багтана. Энэ загварын хувьд гэх юм бол яг тэрний доотлын одоо Ford Everest, за Toyota Prado ч гэдэг юм уу те. Энэ ангилал багтахаар одоо Ford Bronco-тэй ойролцоо хэмжээтэй. Тэгээд бидний ер нь хэрэгжлүүдэд Монгол аль бисаар борлуулахаар зорж байгаа брендийн нэг. Гэхдээ яг энэ загварын хувьд бол эдгээр брендийн хувьд л яг бас олон улсад гарах экспортын модулууд нь хараахан бэлэн болоогүй байгаа. Одоо бол дандаа хятадын дотоодын зах зээл нийлүүлэлтээр явж байгаа. Тэгэхээр нэг олон улсын болоод олон улсын үйлдвэрлэлийн системүүд нь өөрчлөлтөд шинжилгээтэй ирэхээр бид нар энэ загварыг аль бисаар Монголд нэвтрүүлэх нь одоохондоо бол яг зөв цагийг хүлээж ийн гэсэн үг. За гана хэр вэ? гоё хөнгөн. Тэгээд яг энэ камерны систем нь бол үнэхээр яг ингээ өөрийнхөө харагдахгүй байгаа бүсүүдийг харахад бол айгүй гоё. Going down is automatic, no brakes. Наач өөрөө автоматар буюу гэдэг тормсоо шаардлагагүй. Нэг heel descent control гэж байдаг. Тэр функцийг үзүүлж ах шиг байна. Өөрөө автоматар өөрийгөө болгодог. Жолоотод бол үнэхээр тухтай биш. Маш эвтэйхэн байгааз. Энэ дотроос SIPS гэдэг нөгөө side impact protection system гэдэг төмөр бааруудтай. Тийм болохоор хаалгын хүнд байгаа. Тэгээ дандаа давхар ирсэн юм ингэлээ. Энд ингээд давхар ирсэн яваад энэ ч нэ дахиад давхар ирсэн. Нэмэлттэй юм байна. Энэ үл мүүд манад хэрэгтэй гэсэн үг л дээ. Энэ хүлийн зай одоо энэ leg room гэж ярьдаг шүү дээ. Миний ялангуяа ер нь монголчууд чинь жоохон том биетэй, дээр нь өвлийн хувцастай бид нар чинь ер нь жоохон юу шүү дээ. Жоохон том шүү дээ. Тэнгүүтийн нараа энэ одоо Prado хэмжээтэй Jeep нь гэхэд хүлийн зай одоо би чинь 1.80 м-тай хөлөө ингээд бүр ингээд доош нь хилэх тийм хүлийн зай хангалттай байгаа ч тийм. Энэ ер нь займаа их тухтай машин байгаа маа. Энэ ер нь яг монголчуудад тун тохирно шүү. Манад нэг тийм BYD брэнд одоо Монголын салбарт нь биднэрт нэг гоё том SUV хэрэгтэй байгаа. Тэгээд бид нар энэ дээр нь ажиллаж байгаа. Энэ загваруудыг хурдан экспортын одоо англи хэлтэй нөгөө гадаад орнууд аваад
борлуулад 8 жилийн баталгаагаа өгөөд араас нь засч болдог болоосаа гэж хүлээж байгаа загваруудын нэг баггүй. Арын багажны цаг юм. Окей, багаж нь үзье. Энэ хараад 4.8 гэдэг нь 100 км/цаг хурдыг 4.8 секундэд туулна гэсэн үг. Энэ G500-аас хурдан байна гэсэн үг. За хойдол нь бол ерөнхийдөө одоо монголчуудын мэдхээр Defender за эсвэл одоо хуучны Discovery 4 те. За Wrangler Bronco G class нь гэхдээ ер нь их төстэй тийм дөрвөлжин хэлбэртэй. Тэгээд ер нь их том зайтай байна өө хангалттай. За мэдээж хойноо дугуй нөх систем нь байна. Өөрөөсөө тог гаргадаг залхуурын систем. Энэ их зүгээр шүү дээ. Одоо иймэрхүү оффроуд машин дээр тийм тог гаргадаг систем байна гэдэг нь энэ ч нөгөө хосломол байхгүй хайбрид. Тэгээ нэг ойролцоогоор 20 орчим киловаттын батарейтай байгаа. Тэр батарейгаа цэнгэлцсэн байхад хөдөө идүүл одоо шинэ гурлаа хөдөө явжлаа гэж бодоход машинаасаа тог гаргаад хоол хийгээд идчихэн кофе чанаад уучин одоо хэрэгцээтэй бүх тогны 200 орой шууд машинаасаа авч болж байгаа хөдөө хээртэй ямар ч тоггүй газар. Гэтэ машин нөөрэө бензинээрээс давхар явчихна. Энэ айгүй гоё технологи. Манай зөв хэрэгтэй. Тийм ээ. Хөдөө явах хэрэгтэй хэрэгтэй юм тий. АД-ТV 20 гаруй орны 1000 гаруй дилер 700 компани төлөөлөл энэ хавар BYD Group-ийн дилерүүдийн чуулга уулзалтанд оролцохоор инхүү нэгэнд ор цугласан юм. Энэхүү арга хэмжээ нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сингапур, Непал, Малайз, Индонез зэрэг олон улсын зах зээл BYD хэдийний топ 3 автомашины брендийн нэг болоод байгааг харуулсан чухал үйл явдал байсан юм. Чуулганы үеэр группийн үүсгэн байгуулагч Wan Chuanfu 2 цагийн ихтгэл тавьж өөрсдийн алсын хараа эрхэм зорилгоо хуваалцсан юм а. BYD брендинг үүсгэн байгуулагч одоо яг группийн chairman гэж явж байгаа Mr. Wang өчтөр байсан 2 цагийн ихтгэл тавьсан. Тэрэн дээр одоо BYD бид нар технологийн компани автомашин гэхээс илүү бид нар илүү технологийн компани бид нар одоо дэлхийн грацыг дэлхийн долларлыг 1 грацаар бууруулахад зорж байгаа гэдэг аюу тийм том зорилготойгоор танилцуулга эхэлжээ. Тэгээд BYD нөгөө шин төрлийн технологиуд танилцуулсны нэг юм юу гэхээр нөгөө дрон машин дээрээс дрон нисгдэг. Тэгээ өөрөө машин дотор сууж явж байгаа дрон гараад нисгдэг. Тэр технологиг ус танилцуулж илээ. Бид нэр энийг ойрын хугацаанд одоо машины опшн захиалганд оруулна гэдэг. Тэгэхээр зарим төрлийн модулуудыг захиалахад чамд юм дрон захиалах боломжтой. Одоо дронтой опшнтэй захиалж болно тэрэн дээвэр дээр. Тэгээд нөгөө цэнгэлэгчийн шинэ технологитой нөгөө сүүлийн 7 хоногт бас цахим орчин дэлхийд даяар шуугуулад байгаа нөгөө 5 минутын дотор 400 км явах тэр цэнгийг шахах одоо тэр нөгөө цэнгэлэгчийн технологийн тухай ярьсан. Тэгэл ер нь нэлээд их мэдээлэлтэй хурлууд болж өнгөрлөө. Сингапурын номер 1 болчих. Одоо бүх брэндээс номер 1 борлуулалтанд BYD болсон байна. Непалд бас тийм болсон байна. Тэгэл Индонез, Малайз топ 3 руу ороод ирсэн. Ер нь BYD маш хурдтай тэлж байгаа харагдаж байна. Build your dream. Мөрөөдлөө бүтээ. BYD Group энэ оны эхний 2-7 хоногт гэхэд 538 ширхэг патент авчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2 дахин өссөн дүн бөгөөд нэг өдөрт дунджаар 40-оос 50 ширхэг патентыг шинээр авч байгаа гэсэн үг. Эндээс BYD Group-ийн 30 жилийн замналын нууц харагдаж байна. Химийн инженер мэргэжилтэй Wan Chuanfu анхнаасаа судалгаа хөгжүүлэлтэнд гол анхаарлаа хандуулж хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг хямд үнээр зах зээл нэвтрүүлэхийг зорьсоор ирж түүний мөрөөдөл компани нэр шигээ бодит болж хамгийн том цахилгаан автомашины эзэнт гүрнийг сүндэрлүүлж чаджээ. BYD Mongolia, MSM Group
X Тэнгэр TV. Хэдэмлээ 24. За. Чи бичвэ? За. За би Гарын үсгээ. гарын үсгээл зүч. За окей. За, MSM Group болон Тэнгэр телевиз та бүхэнд дэлхийн шилдэг брэнд болох BYD брэндийг за туршиж зам үйлдвэрүүдээр нь танилцаж түүхүүдийг нь та бүхэнд хуваалцаж дэлхийн брэндийг дэрэгдээс нь үзүүлээ. Ингээ бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээ хамт ирсэн Тэнгэр телевизийн за баярлалаа. Тэгээд хүмүүс бас гоё мэдээлэл өгсөн бахаа гэж найдаж байна. Тэглэв баг.